За бид нэр өнөөдөр 11-р бүлгээс 14-р бүлэг хүртэл ямар тач хамтдаа уншчихлаа. За 11-р бүлэг дээр бол бидний сайн мэддгээр Бабел цамхгийн үйл явдал гарч байгаа. За энэ Нарта Библиэл дээр бол Вавилоны цамхаг гэж бол орчуулагдсан байна. За 11-р бүлэг дээр Бабел цамхгийн үйл явдлаар дамжуулан хүн төрлөختний дунд олон хэл яриа аялга бий болж байгаа тухай бол бичигдсэн байгаа. За тэгээд 12 дугаар бүлэг дээр ерөнхийдөө Израиль үндэстний түүх, еврейчүүдийн түүх эхэлж байгаа гэж хэлж болно. Бурхан өөрөөр хэлбэл өөрийгөө амьд оршдог гэдгийг гэрчлэхийн тулд яалтчгүй нэгэн том баталгаа, нотлогоо бол хэрэгтэй болсон. Тэр утгаараа нэг үндэстэнд өөрийгөө жинхэнэ бурхан гэдгийг гэрчлэхээр төлөвлөж тэр үндэстнэр бол Израиль үндэстнийг сонгож, еврей үндэстнийг сонгож, за тэр үндэстний өвөг дээдс болох Авраам гэдэг Израильчүүдийн өвөг дээдсийг дуудаж бурхан өөрийгөө таниулж байгаа тухай 12 дугаар бүлэг дээр бол бичигдсэн байгаа. 12 дугаар бүлгээс эхлээд ерөнхийдөө Израилийн түүх, еврейчүүдийн түүх эхэлж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр еврей хүмүүс, Израиль хүмүүс бол 12 дугаар бүлгээс эхлээд бол өөрсдийнхөө түүхийг уншиж байгаа юм шиг, үндэстнийхээ түүхийг уншиж байгаа юм шиг, тийм ээ. Их сонирхолтой байдаг бахаа гэж бодож байна. Магадгүй бурхан Монгол гэдэг үндэстнийг сонгосон байсан бол энэ 12 дугаар бүлгээс эхлээд монголчуудын түүх, бидний өвөг дээдсийн түүх бол бичигдсэн байх ёстой байлаа. Тэгсэн бол бас илүү сонирхолтой байх байсан бахаа гэж бодож байна. Гэхдээ Израильчүүдийн түүхийг ингээд судлаад үзэх юм бол бараг сонгогдоогүй дээр байсан юм шиг тийм түүхүүд бол нэлээдгүй гардаг байгаа. За тэг Эхлэл номны 11-р бүлгийг уншсан, 12-р бүлгийг уншсан. За миний хувьд энэ удаа уншиж байгаад 13-р бүлгийн 3-4-р эшлэл надад бас сургамжийг өгч байгаа юм шиг санагдлаа. За би 3-4-р бүлгийг та нарт уншаад өгье. 13-3 ингээд тэр өмнө зүгийн цөл газраас Бетел хот хүртэл нүүдлэхдээ Бетел болон Ай хотын хооронд анх удаа майхнаа хатхан төр буудлаж байсан тэр газартай буюу мөнхийн эзэнд анхны өргөлийн ширээ засч байсан тэр газартаа буцаж ирсэн байна. Авраам тэнд мөнхийн эзний нэрийг дуудан хүндэтгэжээ. За Авраам бол ерөнхийдөө Израилийн газар нутагт, Канаан гэдэг газар нутагт, Бурханы амласан газар нутагт бол хурж ирж чадсан. Харамсалтай нь тэр газар нутагт ган гачиг болсон учраас Авраам бол гэр бүлийнхнийгээ аваад Египт рүү бол очсон байдаг. Эндээс харуул гэтэл тэр нутагт ган гачиг болсон учраас Авраам Египт нутагт очиж сууршихаар хөдлөлөө гэсэн байгааз. Ингээд Египт рүү бол нүүсэн. За гэтэл Египтэд очиод эхнэрээ бол бараг Египтийн фарао хаанд алдчихаа шахдаг. За бурхан бол Авраамийн эхнэрийг хамгаалсан учраас мөн Египтийн фарао хаанаас бол эхнэрээ бол буцааж авч чаддаг. За тэгээд Египт рүү явна, ингэж явсаар байгаад нилээдгүй их аяллалын цаана буцаад анх ирж байсан газартаа бол Авраам ирдэг байгаа. За тэгээд энд надад яг уншиж байхад яг энэ хэсэг мөнхийн эзэнд тийм ээ
анхны өргөлийн ширээ засч байсан тэр газартаа буцаж ирсэн байна. За ерөнхийдөө Египт рүү явснараа эхнэрээ алдах шахсан тийм ээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Египт рүү явах нь магадгүй Бурхны хүсэл биш байсан байж болно гэсэн утга бас байгаа юм. Тийм учраас Египт рүү явснараа бол илүү аюултай байдалд орсон. Өөрөөр хэлбэл эхний аюултай байдлыг даван туулах гээд хоёр дахь аюултай байдал руу яваад орчиж байгаа ийм одоо байдлыг биднэрт харуулж байгаа юм. Тэгж явж байгаад эцэстээ эргээд анх ирж байсан газартаа эргэж ирдэг. Тэгээд энэ нь надад юу гэж санагдсан бэ гэхээр заримдаа бид нэр итгэлийн амьдралаар амьдарч байхдаа ингээл Бурханаас холдоод сүм чуулганаас холдоод ч гэдэг юм уу өөрийн ямар нэгэн шийдвэрийг гаргаад жаахан хөндөй итгэлийн амьдралаар амьдрах тохиолдол байдаг. Тэгж байгаад бид нэр хаана эргэж ирдэг вэ гэхээр буцаад яг анхныхаа байран дээр эргэж ирэх тохиолдол байдаг. Надад итгэлийн амьдралаар амьдарч байхад тийм тохиолдол нилээдгүй их тохиолдож байсан. Яг Авраам тохиолдож байгаа энэ үйл явдал надад тийм ээ тохиолдож байсан юм шиг санагдаж байгаа байхгүй. За тэгж цаг алдаж байхаар яг л Бурхны хэлсэн үгийн дагуу Бурхныг дуулууртайгаар дагаад явж байх нь магадгүй илүү их цаг хожиж магадгүй юм байна гэсэн. Тийм сэтгэлийг өнөөдрийн яг энэ ишлэл надад төрүүлсэн. За тэгээд 13 дугаар бүлгийг ингэж өнгөрүүлээд за 13 дугаар бүлэг дээр бас ямар үйл явдал гарч байна гэхээр Авраамийн малчид Лотын малчид хоорондоо муудалцснаа. Ингээд Авраам Лот хоёр бол ерөнхийдөө хоорондоо салж байгаа. Тэгээд Лот ерөнхийдөө Авраамаас салаад хэрэггүй байсан юм шиг байгаа юм. Яагаад вэ гэхээр Авраамаас салсны дараа Лотод юу тохиолдсон бэ гэхээр 5 хаан хурж ирээд Содом Гоморог хүйс тэмтрээд тэнд байсан хүмүүсийг эд хөрөнгийг бүгдийг нь олзлоод аваад явчихдаг. За энэ Эхлэл номны 14-ийн 10-аас эхлээд гарч байгаа. За юу гэж байна вэ гэхээр 11-ээс би уншиж өгье. Хидуур Ламир хааныхан Содом болон Гоморох хотод эз дийлэн орцгоож эд хөрөнгө болон хоол хүнсийг нь олзлон аваад явцгаасан байна. Тэд бас Содом хотод сууж байсан Авраамийн зээ Лотыг эд хөрөнгөтэй нь хамт олзлон аваад явжээ. Тэгэхээр Авраамаас салангууд Лотод ямар үйл явдал тохиолдож байна гэхээр тийм ээ хамаг эд хөрөнгөө булаалгаад олзны хүн болоод яваад өгч байгаа. Тэгэхээр Авраамаас ерөнхийдөө салаад хэрэггүй байсныг энд ерөнхийдөө хэлж байгаа. Тэгэхээр Авраам энэ тухай сонсоод бол өөрийн Лот бол өөрийнх нь төрсөн дүүгийнх нь хүү шүү дээ. Тэгээд Авраам бол Лотыг аврахаар бол 300 эрсдийг араас нь хөөж очиод Лотыг бол 9 минут олж авдаг баха. Тэгээд энэ дайнд бол Авраам ялалт байгуулад буцаж ирдэг. За тэгээд миний бодлоор бол Лот Бурхны авралаар тийм ээ нэр амь гарлаа. Эд хөрөнгөөч буцааж авлаа. Ахыхаа ачаар нэрээ 9 минут ирлээ. Ахаасаа холдохгүй л гэмээр байгаа байхгүй. Харамсалтай нь Лотод ийм зүйл тохиолдсон боловч
Лот бол бас Авраамыг дахин орхиод ингээд явсан байдаг. Тэгээд хожим нь бол Содомын Гомора гэдэг хотод бол тийм ээ аимшигтай гал хөхөр тэнгэрээс бууж тийм ээ аимшигтай гамшиг болдог. Энэ үед бол Лот өөрийнхөө 2 охиныг аваад тийм ээ гуруулах ам гарч ирсэн байдаг. Удахгүй тэр тухай бид нэр уншина л та. Тэгэхээр Лот бол Авраамаас салаад хэрэггүй байжээ гэдгийг одоо энэ үйл явдал өнөөдөр бас надад дахин сануулж байна. Бидний итгэлийн амьдрал ч гэсэн нөгөө салж болохгүй хүмүүс гэж байдаг те. Бас салж болохгүй зүйл байж гэж би. Жишээлбэл бид нэр Бурханаас салж явж болохгүй. Мөн одоо сүм чуулганаасаа бас салж явж болохгүй. Тэгэхээр бас салах ёсгүй зүйлээсээ бас салаад явж болохгүйг бас Лотын энэхүү амьдрал бидэнд бас хэлж өгч байгаа юм байна гэж бодож байна. Тэгээд би өнөөдөр яг энэ өгүүлбэрийг бас тэмдэглэмээр санагдаж байна. Авраамийн тийм ээ Лотыг эд хөрөнгөтэй нь хамт аваад явжээ. Тэгээ өнөөдөр бол яг энэ 2 ишлэл надад бас маш чухал сургамжийг өглөө гэж бодож байна. За маргааш уулзъя. Бүгдээрээ сайхан амраарай.